За сайн байцгаана уу, уншлах хүрэх өдрийн мэндийг хүргье. За энэ удаагийн уншлагаар танд хайрын захиа ирлээ. За ямар хайрын захиа ирэх нь 3 картаас өөрийнхөө мэдрэмжээр сонгоорой. За сонгосон картын уншлагыг дараагийн хэсгээс. За нэгдүгээр группийн уншлага эхлэе. За нэг хаг тэврэлт гэсэн үг тий. За тэврэлт гэсэн уншлагыг одоо хайрын захиа танд ямар хайрын захиа ирэх нь вэ гэд. За энэ хэдэн картаас мессеж авъя. За нэгдүгээр группийг сонгосон хүмүүсийн хувьд энэ хайрын захиа ингээд нийт энерги нь болохоор яг юу гэж нэхэр одоо маш тийм зөөлөн мөртлөө гүн мэдрэмж. Удаан хадгалсан энергитэй харагдаж байгаа байхгүй юу? Нэлээд цаг хугацааг өнгөрөөсөн тул. Ерөнхий энерги бол энэ картуудаас за би ингэж харагдаж байна. За нэгээр нь картыг тайлбарлаж авъя. За children. Энэ карт болохоор одоо хайртай холбоотой бодол, мэдрэмж, өнгөрсөнд тийм дурсамж, өнгөрсөнд үлдсэн дурсамж. Маш их одоо тэр хүнд маш их эмзгээр нөлөөлж ийн гинэ. Удаан хадгалсан боловч тэр цаг үеийн тэр мэдрэмж, тэр дурсамж, тэр цаг мөч өөрт нь маш удаанаар хадгалагдаж байна гин. Гэхдээ тэгж бодоогүй байж болно тэр хүн. Гэтэл ерөөсөө маш гүнзгий үлдээд байна гэж хэлэх гээд байгаа байхгүй юу? Тийм учраас энэ хүн таны анхны хайрын загтал байх магадлал маш өндөр байна. Хүүхэд насны яг тийм шин залуу энерги анхны хайртаас чинь танд загтал ирэх гээд байна уу да гэж мэдрэхээр тий. За нэг тийм одоо мэдрэмж бол төрж ийн л да тий. Тэгээд одоогийн амьдралдаа энэ хүн тантай хамт амьдрдгүй хүн байж таарах гэдэг. Яаж юм нөхөр одоогийнх нь одоо сонгосон тэр өөрийнх нь одоо хайртай хүмүүсийн тийм ээ бас тэр амьдрал нь хүүхэд эсвэл гэр бүл. За тэдний асуудлаас шалтгаалж бол бас өөртөө чинь харьцаа одоо эргэж санагдах дурсамж нь айгуу тэг сэдрээд байна гэж. Ингэж тавьлах юм уу? Хэрв чамтай амьдарсан бол, хэрв чамааг сонгосон бол гэсэн тэгээ чамтай хамт байсан тэр сайхан нэг хүүхчиг, гинэн, цагаан, цайлган өөрийнхөө байж болж исэн тэр цаг үед айгүй их өөртөө санагдаж байна гинэ. Тэр нь яагаад гэхээр одоогийн амьдрал нь одоо чамтай байдгаас их өөрөөр амьдарч байгаа хэн нэгнээс ирэх гээд байна тий. За нэг ийм мэдрэмж байна гэсэн. За энэ төвчээр хүлцэл гэсэн карт байна тий. Энэ хүн болохоор яг юу гэж нэхэр бүх зүйл төгс одоо ингээд нөгөө байх албагүй. Хайр гэдэг юм бол өөрөө төгс байхыг шаарддаггүй. Одоо байгаагаар нь хайрладаг гэдгийг бол би ойлгож байна гэж байгаа байхгүй юу? Ерөөсө хайр гэдэг юмд жинхэнэ хайр гэдэг юмд ямар ч тийм төгс хувилбар гэж бол угаасаа байхгүй юм байна л та. Нэг хүсгээр хясдаг. Тэгээд
өчнөө олон одоо нэг юу байгаа шүү дээ. Нэг хичнээн болохгүй одоо үслээр нь болохгүй байлаа ч гэсэн хайр гэдэг юм хайрлсан л бол хайрлсан хэвээрээ л байдаг тийм хүний сэтгэл их сонин шүү тэгэхэд. Өмнө нь болохоор өөртөө ч байх үедээ ингэж исэн гинэ. Жижигхэн алдаа, үл ойлголцол. За нэг мэдээж ингээ хүмүүс хоорондоо ингээ нөгөө зан чанарын ялгаа бол байгаа шүү дээ. Гэтэл тэрийг нэг тийм одоо байж боломгүй юм шигээр ойлгож исэн гинэ. Заавал өөрийнх нь харах өнцөг, заавал өөр байх ёсгүй юм шиг хайртай бол хамт одоо хайртай бол бие биенийг хамгийн ихээр ойлгодог байх хэрэгтэй. Эсвэл ерөөсөө энэ хүний бодож ирсэн нь болохоор хамгийн ихээр гэхээс илүү намайг одоо чи хэрэг хайртай юм бол маш ихээр одоо ингээд юу бодож санаж байгааг нь ойлгож явах хэрэгтэй. Юу хүсэж байгааг нь мэдж явах хэрэгтэй. Юуны төлөө явж байгааг нь одоо жишээ нь ингээд яг л өөртөө нийжлэхэн одоо нэг зорилготой нэг бодолтой өөрийг нь л ерөөсөө нэг тийм ямар ч үед ойлгодог хэн нэгэн байх ёстой гэж бодож исэн гин. Гэтэл яг одоогийн энэ амьдрал, одоогийн хамт сонгосон энэ амьдралаасаа юу ойлгож байна гэхээр тийм биш юм байна гэдгийг ойлгосон гэсэн үг. Чамаас болохоор арай тийм боломжгүй юм хүсээд ийсэн юм байна гэдгийг ойлгоод байна гэсэн үг энэ хүн. Яг үнэхээр бодит амьдрал ерөөсөө тэрний хүсэж байгаа шиг байдгүй юм байна гэдгийг. Тий байдгүй юм байна гэдгийг яг биеэрээ сэтгэлээрээ мэдрээд эргээд чамтай харьцажсэн харьцаа холбооныхоо тухай тийм тэр үед одоо миний би бас тийм байсан нь одоо жишээ нь одоо нэг юу гэх юм амьдрал мэдэхгүй жоохон тийм тэнэг жоохон тийм болчмгүй гэдэг юм уу жоохон тийм байжээ гэдэг тал дээр нэлээд тийм ойлгож ухаарсан таны анхны амьдрал эсвэл таны анхны хайрын эзэн танд тэр нэг ойлгож ухаарсан тухайгаа загтал бичих гэдэг юм л та. Тийм болохоор одоо болохоор яг яаж юм гэхээр хайр гэдэг юм ерөөсөө л байгаагаар нь хүлээн зөвшөөрөх ёстой байжээ гэдгийг ойлгож ухаарч байна гэж загталтаа бичээд байна. За gratitude гэдэг карт болохоор чи миний амьдралд орж ирснээр надад үн цэнтэй тийм зүйлсийг ойлгуулсан гэж. Магадгүй тэр хүн чамтай уулзснараа хайр, халамж. За тэгэл хайртай хүнээ ч юм уу алдах тийм одоо айдас. Өөрийн мэдрэмжийнхаа одоо талаар их зүйлийг ойлгосон гэж хэлэх гээд байна. Та хоёрын харьцаанаас тэр хүн. Тийм болохоор чамд хичнээн салсан холдсон байсан ч амьдралаас ойлгуулж өгсөн бүхний чинь төлөө талархаж явдаг гэж. Ер нь маш их талархлын хүчтэй энерги байгаа байхгүй. Бүхнийг өнгөрсөн хойно ойлгосон хүний чиний үнцнийг мэдсэн чамд талархаж байгаа хүний тэр нэг хүнээс. За divine timing гэдэг карт болохоор энэ болохоор яг одоо ерөөсө бүх юм тэнгэрийн цаг хугацаа. Бүх зүйл зөв цагтаа л болно гэж энэ хүн хэлж байгаа юм шиг байна. Магадгүй одоо бүх зүйл хүсснээр нь болохгүй байгаа юм шиг, өрнөхгүй байгаа юм шиг тий санагдаж байгаа бол энэ холбоог өөртөө чинь холбоотой энэ холбоо бол бүрэн дуусаагүй гэж тэр хүн мэдэрч ядгаа гэсэн үг байна. Тэр хүний дотор талд гэдэг. Өөртөө ч холбоотой холбоо сүлбэ ерөөсөө дуусаагүй. Өнгөц байдал дээр дууссан юм шиг боловч дотор талтай бол үгүй. Энийг өстой бурхан мэднэ гэдэг шиг, тэнгэр мэднэ гэдэг шиг. Цаг хугацаанд болох цагтаа л болно гэж хэлэх гээд байгаа юм байна. Хайр гэдэг юм те. Одоо энэ хүн ойлгосон байгаа байхгүй. Тэгэхээр яг жинхэнэ хайр гэдэг юм яг болох ёстой цагтаа л болно гэдгийг. Ёстой тэр үедээ болох ёстой цаг нь таймингийн ирэх юм бол одоо нэг зөв замаа олно гэж бүр
хэлэх гээд байна. Trust in divine timing, love arrives when it's meant to гэж байгаа байхгүй тийм. Тэгэхээр хайр яг болох ёстой үедээ зөв замаа олно гэж. За lasting love card юу хэлэх гээд байна гэхээр тийм. Энэ карт бол ерөөсөө тийм маш тодорхойгоор хэлэх гээд байгаа байхгүй. This is your true love. Энэ бол чиний жинхэнэ хайр. Хайр гэдэг юмны төгсгөл гинэ. Хайр гэдэг юм тэрнтэй эхлээд дууссан байсан ч магадгүй энэ амьдралд тэрнээс илүү одоо хин нэг хайрлах магадгүй боломжгүй баг. Тэгэхээр энэ хайр бол чиний хувьд хоол байсан ч орхиод явсан ч магадгүй эргээд ирэх тийм divine timing-га болохоор эргээд ирэх юм. Энэ насандаа ч юм уу энэ амьдралдаа ч юм уу одоо чиний бол эцсийн хайр гэж. Хэлэх гээд байна. Тэгэхээр миний одоо тэр хүн чинь миний энэ мэдрэмж бол ерөөсөө арилахгүй. Чи бол миний сүүлчийн хайраа. Ерөөсөө төр зүрийн юм бол байгаагүй гэдгийг дээр бүр энэ картаар бол маш тийм хүчтэйгээр илэрхийлж байна гэсэн үг. За сүүлийн энэ таны сонголтын карт, хаг карт тийм. Бүх мэдрэмжийг одоо ингээд нэгтгэж байна. Ингээд тийм бүгдийн тийм. Энэ хүн чамайг тэрхийг хүсэж байна. Тайвшруулахыг хүсэж байна. Дахин ойр байх мэдрэмжийг авахыг хүсэж байна. Гэсэн энерги бол маш хүчтэй гарч ирж байна гэсэн. За хаг картны одоо таны сонголтын картанд одоо яг нэлээд одоо утга төгөлдөр бүхий мессеж бол байдаг. За тэр мессежийг одоо танд яг орчуулж хүргэж өгье. Тийм орчуулад хүргээд өгье гэж бодож байна. Энэ бол өрөвч инэрэнгүй сэтгэл гэсэн үг. Өрөвч инэрэнгүй сэтгэлээр тэрвэрж байгаа байхгүй юу? Одоо нэг хайрлаж дурлсан халуун сэтгэл гэхээсээ илүү одоо хүн чинь нөгөө жинхэнэ хайр дэгдэгчтэй энэ минь одоо ингээд явж нэг юм одоо л ойлгож байгаа юм байлгүй тэгээд өрөвдөх сэтгэл хүнд төрдөгдөд эсэргээрээ. За яг тийм сэтгэлийг хэлээд байгаа байхгүй юу? За тэгэхээр энэ картн дээр байгаа бүтэн мессеж карт болохоор яг юу хэлэх гээд байна гэхээр ийм мессеж картны номноос нь яг одоо энэ Японы хэл дээр байгааг нь орчуулж хүргэж өгөх гээд байгаа. Тийм хаг картыг. За өнөөдөр өөртөө талархах дадал хийцгээе. Чи өдөр бүр маш их хичээж өөрийгөө зориулж явдаг хүн байна. Өнөөдөр өөрийнхөө хоёр гараар тэрвэрж байгаа мэтэр хайрлаж магтаж үзээрэй гэнэ. Хэн нэгэн чамайг тэрвэхгүй чи өөрийгөө хоёр гараараа тэрврээд өөрийгөө магтаад өөрийгөө хайрлаарай гэж. Чиний хүсэж байгаа шиг чиний чадж байгаа юу гэхлээ? Чиний хүсэж байгаа шиг тэрвэрлтийг, чиний хүсэж байгаа шиг сайхан үгийг, чиний хүсэж байгаа шиг одоо урам зоригийн үгийг, чиний хүсэж байгаа шиг одоо тэр маш гоё тийм хайрын үгийг чи л өөртөө хэлж чадах байгаа байхгүй яг үнэндээ бол. Тэгэхээр таны яг чамайг өөрийгөө тэгж хайрлаарай гэж. Өөртөө анхаарал халамжилт тавих нь яг яаж вэ гэхээр те стрессийг багасгана, сэтгэлийн түгшүүрийг намжааж, дотоодын сэтгэлийг тогтвортой байдалтай болгодог гэж хэлэх гээд байна. За тэгэхээр таны сонгосон карт ийм утга учир бүхий мессежийг бас тийм ардаа бас бичсэн байна. За тэгэхээр зүгээр дээ. Баярлалаа гэх мэт зөөлөн үгсийг өөртөө хэлж байгаарай. Өөрийгөө хайрлаж, халамжилж эхлэх тусам аз жаргалын мэдрэмж нэмэгдэнэ гэж байна. За хаг картын эсрэг утга нөгөө энэ талын хүн чинь болохоор таныг те та эмэгтэй үзэж байгаа бол эсрэг талын хүн чинь болохоор таныг юу гэж бодож байна? Энэ хүн яг одоо чамайг тэрвэрмээр байна гэж бодож байна. Магадгүй одоо уулзвал
тэр хүн тайван байдлаа хадгалахгүй ч байж магадгүй одоо нөгөө бодох санах юм гүйж ирээд тэрвэрж магадгүй гэсэн үг. За тэгэхээр танд ирж байгаа хайрын зохицол бол тэр хүн таныг тэрвэрхийг хүсэж байна. Танаас өнгөрсөн цаг хугацаанд одоо байсан нөхцлүүдээс уушлалт гуйхыг хүсэж байна. Одоо л чиний зөв байж, одоо л хайр гэдгийг үнэн байгаагаар нь хайрлах ёстой байж гэдгийг ойлгосон хүн байна, тийм. За тэгээд энэ мессеж танд таарсан таалагдсан бол картын батламж үгс би дулаан мэдрэмжийг мэдэрч байна гэсэн батламж үгсийг үлдээгээрэй. За ингээд уншлах сонссонд баярлалаа. За танд ийм хайрын захидал иржээ. За 2 дугаар группийн уншлага эхлэе. За 2 дугаар группийн уншлагаар яг юу хэлэх вэ гэхээр чамд хайрын захиа иржээ гэж байгаа шүү дээ. За энэ хувилбарыг сонгосон хүмүүсийн хувьд бол энэ хайрын захиа бол маш хүчтэй. Илэн далангүй бүр. Би чамайг үнэхээр алдахыг хүсэхгүй байна гэсэн ерөнхий энерги байна. Хүсэхгүй байна, хүсээгүй гэсэн. Энэ хүн болохоор дотроо чамтай яг холбоотой мэдрэмжээ маш гүнээр хадгалаад аваад явдаг гэсэн үг. Нэг санах хойндоо хадгалсан гэсэн үг. Memory card. Нөгөө memory чинь тэгээд устдаггүй байж идэв шүү дээ. Яг тийм хэлбэрээр одоо тантай харьцан холбогдсон юм мэдрэмжээ одоо авч явж байгаа гэж хэлэх гээд байгаа байхгүй юу? За commitment card юу хэлэх гэж юм гэхээр би энэ холбоог болохоор юу гэж юм? Зүгээр ингээд өнгөрөөчихийг хүсэхгүй байна гэж. Энэ хүн болохоор чамтай холбоотойгоор урт хугацааны бодол илүү одоо ирээдүй тээж явсан баг. Чамтай харах. Чамтай одоо илүү их ирээдүйг харж ясан гэсэн үг. Гэхдээ чамд нэг тийм зүрх сэтгэлээ нээхээс жоохон тийм одоо юу гэх юм эмээгч хин хаашийн тий одоо илэрхийлээгүй байх магадлал бас энэ дунд бас нэг тийм сэтгэл төрөөд байна л да. Ягаад ч юм тэр нэг тийм айдас шиг нэг яах бол гэдэг ч юм уу нэг тийм хүн нэг өөрийгөө барьцдаг нэг тийм айдас үүдэг шүү дээ. За ингээйлжүүл тэгчих болов гэсэн нэг тийм бүтлгүй юм бодоод хүн өөрийгөө нэг ингээд бариад идэг тийм яг тийм төрлийн энерги байгаа байхгүй юу? За soulmate карт бол маш чухал. Yes, this is your soulmate гэдэг байхгүй юу? Энэ бол таны бол soulmate байсан байх магадлал маш өндөр байна гэж. Чамтай уулзсан нь ерөөсөө ингээд нэг хувь тавилангийн нэг одоо бэлэг шиг хувь тавилан учруулсан юм шиг. Зарим чи тэр хүнтэй уулзсан, тэр хүн ч гэсэн чамтай уулзсан байсан үедээ маш тийм эртний хуучны одоо юм нь сэргээд сидэрж гараад ирээд аль хизээний таньдаг байсан хүн шиг санагдаад байсан гэж байгаа юм. Аль хизээний мэддэг таньдаг байсан хүн шиг нь хамт байхаар маш их тийм танил мэдрэмж угаасаа л энэ хүнтэй нэг тийм холбоотой юм шиг нэг байдаг да. Тэс өвлмэтийн харьцаа чи ер нь тийм шүү дээ. Нэг хажууд нь хүй хайртай дуртай одоо өстэй тийм ийм гээд байхаас илүү зүгээр нэг хажууд нь байхад нь амар амгалан мэдэрдэг. Хажууд нь байхад нь яагаад ч минь хүнтэй байх ёстой юм шиг нэг тийм одоо тэр чинь бол сүнсний таталцал учраас үгээр хэлж болохын аргагүй. За тэр хүний насан ч хамаагүй одоо бүр юу гэх юм байр суурь нь ч хамаагүй их л тийм дулаан халуун мэдрэмж өгдөг харьцаа байхгүй. Ер нь soulmate бол бүр ягаад гэвэл чи сүнсэн татагдаад байгаа учраас урд насны, өнгөрсөн насны аль хизээний мэддэг хүн нь байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр хүнд танд
та хоёрын хувьд тийм одоо мэдрэмж бол байсан гэж хэлэх гээд байна. Тэгэд хамгийн чухал мессеж бас хамт байхдаа яг өөрийнхөө байж чаддаг тийм. Намайг яах бол энэ таалагдтаа юу гэж нэг таалагдахын тулд өөрийгөө мартаад нэг ингээд нэг сонирн болоод идэв шүү дээ харьцаан дээр тий. Гэтэл тэгдэггүй гинэ. Чамтай байхаараа яг өөрийнхөө гэр орондоо байж байгаа юм шиг халуун дулаан мэдрэмжийг өөрөөсөө чамаас авч идэг гэдэг аахгүй юу? Би бол чамтай байхдаа өөрийнхөө байж чаддаг байсан гэдгийг. За marriage card. Чамтай холбоотой хэрэг гэрлвэл хамт амьдрал яг ямар байх вэ гэж бүр айгүй гүнзгий бодож байсан гэсэн үг бүр төсөөлөд ингээд хамтын амьдралаа төсөөлөд ерөөсөл чи миний эхнэр бол хэрв чи миний нөхөр бол миний амьдрал ингээ хамтдаа цаашдаа ингээд явхад ийм тийм байх болов уу гэд барыг ингээ одоо юу гэх юм төсөөллийн ертөнцид тантай амьдэрсэн гэсэн үг. Тэр таа ч гэсэн бараг тэгдэг байх. Яа гэвэл soul connection-ууд чинь одоо нөгөө зөвхөн та ганцаараа тэгж бодоод байгаа ш нөгөө энергийн хуулийн зарчмаар таны бодож байгаа бодол санаа бас яг тэр хүнд нэг яг soul connection тохиолдолд бол яадаг вэ гэхээр яг л нэг толинд ингээд бууж байгаа дүрс шиг байдаг байхгүй. Та хоёр бодитоороо уулзаад бодитоороо ярилцаад бодитоороо ингэж гээгүй ч гэсэн нэг тийм мэдрээд байдаг. Чиний энерги дамжаад байдаг гэсэн үг. Тэрний бодож байгаа санаж байгаа энерги ч бас тань руу дамжиж ийдгаа гэж хэлэх гээд байгаа. Ер нь soul connection-ы хамгийн одоо гол юм тэр шүү дээ тий. Энергийн төвшөнтс одоо тэр сүнслэгээр энерги мэдэлцээд байгаа л гэж хэлэх гэж байгаа шүү. За apology гэдэг энэ карттай уучлалт. Энэ одоо уншлах юм бол жоохон хамгийн тийм эмзэг хэсэг нь байх гэдэг шиг байна. Энэ хүн уучлаарай гэж тий хэлж чадаагүй зүйлээ дотроо удаан хадгалсан. Танд уучлаарай гэж хэлхийг хүсэж байна одоо энэ цагтлаар. Магадгүй энэ ийм soul connection нэлээд асуудалтайгаар хоёр талтай байгаа улсуудыг хэлэндээ тий. За тэр нь болохоор яг юу гэхээр таныг маш ихээр гомдоосон байж магадгүй. Бүр өөртөө урам зориг чинь soul connection-ийн нэг онцлог нь сүнслэгийг өөдөн татах, дээш нь татах, одоо суралцах, одоо яах лээ? Туршлага хоримтлуулах учиртай учраас ерөөсөө таныг хамгийн их гомдоож исэн тэр нэгэн хүн чинь тэр үед хэлээгүй чин сэтгэлийн үгээ загтлаар дамжуулж танд одоо хийлсэн үгэндээ, хийсэн үйлдэлтэй тэгээд чамайг ойлгоогүй тэр үед чамайг ойлгоогүй тэр мөчүүдтэй тий одоо харамсаж байна гэсэн үг. За тийм болохоор танд уучлаарай. Уучлаарай гэдэг үгийг танд одоо нэгсэн доо загтлаараа хэлэх гээд энэ гол үг нь. Энэ хүний энэ уучлаарай гэж хэлж байгаа бол бүр үнэхээр чин сэтгэлээс өстө сүнснээсээ гарч байгаа үг. Одоо зүгээр амныхаа хийгээр хэлж байгаа ш. Бүх цаг хугацааг өнгөрөөгөөд чиний талаар мэдрээд бүр үнэхээр тэр үеийн намайг уучлаарай. гэж хэлэх гээд байна. За энэ хүний танд бичих гол загтал ерөөсөө энд байгаа юм. Тэгээ одоо ч гэсэн таны тухай сайхан дурсамжууд хадгалагдсаар байгаа шүү гэж хэлж ийсэн, ярьж ийсэн, хамт хийж ийсэн үйлдэлүүд, бүр ярьсан үгс чинь бүр жижиг гэлтгүй заяа. Хичнээн жижиг чамтай холбоотой л хичнээн жижиг үйлдэл, жижиг тухайн үеийн яриа хэлэлцээр бүр юу ч байсан тий. Чи өөрөө мартцсан бүх юм чинь тэнд меморид нь хадгалагдсан. Тэрний сэтгэлд бол мөнхийн одоо ерөөсөд тод хэвээрээ байгаа гинэ. Тэгэхээр бидний харилцааны дурсамж бол ерөөсөө одоо нэг угсан биш бүр ингээд амьд хэвээрээ байгаа шүү гэж хэлэх гээд байгаа юм байна. Миний дотор амьд хэвээрээ байгаа шүү гэж. Миний дотор тэр үеийн бүхэн яг өнөөдөр шиг ингээд бүгд ингээд байгаа шүү гэж
За ингээд картууд үндсэндээ танд бол ийм загтлыг бол ирүүлж байгаа юм байна. За тэгэхээр таны soul connection-тай нэлээд таныг жоохон зовоосон хэн нэгэн хүн уучлалт иржээ гэж. За тэгэхээр одоо энэ картан дээр юу хэлэх нь вэ? Энэ карт бол тэ талархал гэсэн үг. Энэ бүх мэдрэмжүүдийн ард өөртөө ч холбоотой маш гүн гүнзгий талархал байна. Чиний чамтай тэр одоо нөгөө холбогдсон хамт байсан тэр мөчөөсөө одоо маш их юм таларх одоо юу гэх юм ойлгож ухаарсан учраас одоогийн энерги нь тэр хүн танд талархаж байгаа байхгүй юу? Талархалтай. Хэрв тэр үеийн тэр үеийн чамтай харьцсан харьцаа холбоо байгаагүй бол өнөөдөр энэ хүн яг одоогийнх нь тэр хүн байхгүй байх гэдэг юм л да. Тийм учраас танд эцэст нь энэ харьцаанд маш их талархлыг илэрхийлье гэж. За картын үндсэн одоо нөгөө энэ мессеж номноос нь ингээд юу хүргэдэг шүү дээ, тэ? Мессеж картыг хүргэдэг шүү дээ. Тэгэхээр ийм номноос нь одоо танд мессеж картыг Японы дээр бүтсэн байгааг орчуулж хүргэе за. За таны сонголтын картны утга учираас танд хамааралтай болоод та сонгосон болов уу гэж бодож байна. За тэгээд орчуулад хүргээд өгье. Одоо чиний эргэн тойронд талархлын энерги эргэлдэж байгаа мэт байна. Хэн нэгэн чамд талархаж явдаг. Хэн нэгэн биш тэр хүн чинь танд талархаж явдаг. Чиний инээмсэглэл бусдын сэтгэлийг дулаацуулж, чиний энэрнгүү халамжтай зан хүмүүсийг тайвшруулдаг байна. Чи өөрөө анзаарахаасаа илүүгээр бусдад эерэг нөлөө үзүүлдэг хүн бололтой. Бусдад эерэг нөлөө үзүүлдэгээ та өөрөө мэддэггүй байж магадгүй гэж хэлэх гэж шүү. Чиний оршин байгаа нь л хэн нэгэнд утга учир дулаан мэдрэмжийг өгч байдаг. Мөн чи өнөөдөр энд байгаа ч гэсэн та бусдын тус хайр дэмжлэгийн ачаар гэдгийг марталгүй ойр байгаа хүмүүстэй баярлалаа гэж талархлаа гэж хэлж байгаарай гэж хэлж байна. За ийм сайхан үг мессежүүд байна энэ картан дээр. За нөгөө таны эсрэг талын хүний нөгөө танд хайрын загтал бичсэн хүний мэдрэмж багтаа одоо тэр хүн чамд талархаж явдаг. Мэдрэмжээ илэрхийлэхийг хүсэж байгаа болтой. Хүсэж байна. Энэ загтлаар дамжуулаад танд талархаж байгаа шүү. Уучлаарай гэдэг мэдрэмжийг хүргэж байна. Өмнө нь чиний зөөлөн зан халамжинд дэндүү дасчхаад дандаа байж ах юм шиг бодоод хэлж амжаагүй уучлаарай. Одоо хэлж байна. Баярлж байна. Баярлсан шүү. Талархлаа гэж хэлж байна. Хэрв тэр хүн ямар нэг зүйл хэлэх гэж оролдвол одоо анхааралтай сонсоорой гэнэ. Дотор нь хэлж амжаагүй сэтгэл, мэдрэмж маш их байгаа бололтой. Гэсэн мессеж энэ картны дэлгэрэнгүй мессеж байна. За ингээд уншлах танд таарсан, таалагдсан, таны энергид тохирж байгаа бол та картын баттгах үг би чин сэтгэлийн мэдрэмжээ илэрхийлж байна. Нэгсэнд ойр орчныхоо хүмүүст баярлалаа, талархлаа гэж илэрхийлж байгаарай гэсэн байна шүү дээ. За тийм болохоор та би чин сэтгэлээсээ баярлалаа, талархлаа гэж мэдрэмжээ илэрхийлнэ гэд бичээрэй комент хэсэгт. За ингээд уншлах сонсонд баярлалаа. Амжилт хүсье. Бай бай. За 3 дугаар группийн Наканаури картыг сонгосон хүмүүсийн уншлага эхлэе. За хамгийн сүүлд мессеж карт учраас таны сонгосон картын мессежийг төгсгөлд нь хүргэх болно. За бусд картыг одоо тайлбарлаад явъя. За чамд хайрын захиа. За хэн нэгнээс хайрын захиа иржээ. За ямар юу гэж бичих нь вэ? Хэн юу гэж бодож явдсан бол танд хайрын захиа бичих гээд. За 3 дугаар группийг сонгосон хүмүүсийн одоо хувьд бол энэ бол маш романтик мөртлөө би чамтай хамт байхдаа маш тайван мэдрэмжийг авдгаа гэсэн нэг юм энерги байдаг. Маш тайван. Маш амгалан байдлыг.
Энэ карт ерөнхий энержи одоо маш тийм 50 амгалан байдлыг авдаг. Одоо юунд ч яарахгүй, юунд ч одоо нэг юу гэх юм. Тийм 50 байдлыг гэсэн үг. Дулаан энергийг та тэр хүнд авчирдаг аа гэж шүү. За энэ хүн болохоор чамтай холбоотойгоор зөвхөн хүчтэйгээр одоо ингээд нөгөө нэг татагдах биш. За яа, татагдах биш шүү. Сэтгэл амар амгалан байдлыг мэдрэмж нь бүр илүү ингээд одоо давмгаалдаг. Ерөөсөл та их л тийм амар амгалангийн туйл юм уу? Яг одоо яг л нэг энэ дэр нэг тийм те хайр хүчтэй татагдalцалт бүр ингээд нэг сэтгэл тогтлуулсан юм гэхээсээ илүү ерөөсөө л юм нэг тийм амар амгалан өгдөг л гэдэг. За harbor card те. Би чам дээр ирэхээрээ л тайвширдаг гэж шүүгэр. Чиний л хажууд байхад тайван сайхан унтаж амарчж болдог, тайван сайхан амьсгалж болдог, тайван сайхан цаг хугацааг мартаж болдог гэнэ. Өөрийг нь айгүй тийм аюулгүй нэг тийм тайван уужуухан амьсгалахад нэг тийм аюулгүй тайван байдлыг мэдэрдэг гэдэг байна. За surprise card те. Энэ хүн тантай уулзах гээд ирэхээр гинтийн байдлаар. Яг тэгвэл ерөөсөө л ингээл энэ гадны орчны айхтар тийм хэцүү нэг юм юу гин бужигнсан ер нь хүний орчны амьдрал тийм шүү дээ. Тэгэхээр нэг тийм жаахан ядрал юм уу мэдрэхээр л өөртөө ч баг сюрприз шиг гүгэл очдөг юм шүү. Гинтийн байдлаар ирдэг. Гинтийн мессежээр л одоо би чамдаар очие гэдэг юм. Эсвэл нэг үзэж гадаа ажлын гадаа юм, гэрийн гадаа юм уу байж ятдаг юм. Ягаад гэвэл чамаас айгүй их тийм тайвшрал авах гэж ингээд ирээд байгаа байхгүй. Эсвэл чиний мессежээр загтлаар харилцдаг өгнүүд чинь энэ хүнийг асар их тайвшруулдаг орон зай байгаа байхгүй юу? Заавал бодитоор ирдгүү маа гэхэд ерөөсөө чамтай харьцаж байгаа байдал нь бүхнийг мартаж амар амгалан тайван байх. Тэр хэдхэн үг мессежээр солиход хүртэл одоо тийм сайхан сэтгэлийг төрүүлдэг гэдэг юм л да энэ хүн. За хэрэг гинтийн байдлаар тийм уулзах боломжтой улсууд бол ерөөсөө л яг тэгвэл энэ ч ерөөсөө тайвширхын тулд ирж ийн гэж ойлгож болохоор байгаа байхгүй юу? За накана уури. Энэ бол угаасаа эвлэрэл гэсэн үг л тийм эвлэрэх муудсан байсан бол эвлэрэх. Зөвөр ойлголцох. Уучин жоохон сүргээр өөрөөр бодсон, өөрөөр ойлгосон байсан юм байгаа бол зөвөр ойлголцох гэсэн ерөнхий энерги. За энийг хамгийн сүүлд нь ерөнхийд нь бол бүр яг картанд зориулсан мессеж. Наадах гоо. Sorry. Уучлаарай. Харшилтай хүн чинь гинтл хамарсан юм болгол явж байгаа юм. Тэгээд тийм үл ойлголцлыг засахыг хүсэж байна гинэ. Хэрвээ сүүлд одоо тийм үл ойлголцлоос болоод эргээд холбогдоогоо байгаа бол одоо эргээд эвлэрж тэр буруу ойлголцсон юм засаж залруулахыг хүсэж байна гэж. За evolution. Энэ чамаас тийм хол тусдаа байсан энэ одоо үе ч гэсэн тий одоо өөртөө ч нуулзахад хамт байхад ಈಗ одоо юу гэх саад тотхор уучраад эсвэл ингээд хоорондоо буруу ойлголцсноосоо болоод одоо нэг хүн чинь нэг шархалдсан штэ тий энэ бүхэн хүртэл надад хайр гэж юу болохыг ойлгуулсан гэдэг evolution гэдгээр өмнөх асуудлууд болохоор тий энэ холбоог одоо нөгөө зүгээр л нэг асуудал биш зүгээр маргаан биш одоо энэ холбоог илүү гүн гүнзгий бие таньж мэдэж ойлгоход одоо нэгсэн даа тус болсон гэж хэлэх гэж байгаа байхгүй бүр нэгсэн даа хичээл ороод байна шүү дээ тий харьцааны тал дээр болох болохгүйгийн хичээл хинэн зөв хинэн буруугийн хичээл ороод байна гэсэн үг. За retreat карт нь болохоор
одоо өөрийнхөө бодлыг дотроо зэгцэлж байгаа хүнийг илэрхийлж. Дотроо жоохон төвлөрж байгаа. За тэр үеийг буцаагаад эргүүл санаад ингэж зөв бурууга бодож тунгай үн цэнэ ойлгоод байна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр одоо энэ хүн таны бодож байгаа тэр хүн дотооддоо ерөөсөө тийм нэгсэнтэй хайрын тухай хичээл энэ чи ороод байна шүү дээ. Тийм болохоор дотооддоо тэр сурсан мэдснийгээ одоо энэ нь миний зүг байж, энэ нь миний буруу байж, одоо эндээс би энэ харьцаанаас юу суралцв гэдээ одоо ингээд дотоод дээрээ төвлөрж байгаа. Тэгэхээр энэ бүр ингээд нэг тийм алга болцоо гэсэн ерөөсөө биш байгаад байна л да. Зарим хүмүүсийн хувьд одоо юу гэдэг нэг сайхан яг энэ зураг шиг те нэг сайхан ингээд нэг хоёулахнаа хамтдаа байж асар тайвнаар гоё маш гоё ингээд одоо яг нэг энэ зураг байгаа зү нэг халуун дулаан уур амьсгалтай бүхий л юм одоо ингээд хоёулахнаа ярих боломжийг эрэлхийлж байгаа байж магадгүй гэж тэр хүн. За хоёулаа нэг сайхан ууланд модон давирангаа юу модон давирах тах уулан давирангаа агаар салхинд гарангаа тухтайхан шиг ингээд нэг хоёулахнаа байх боломжийг олдоод зөв буруугаа ярьж ойлголцъё гэд нэг ийм цаг үе ийм боломжийг одоо хайж байгаа. Магадгүй тэр нь тийм сюрприз байдлаар үе хоёлаа юунд гарыг л даа гэд ингээд нэг хүрээд ирж мэдхээр. За энэ маш их хүчтэй карт байгаа дээ тий. Маш энэ романтик байгаа ч та яа өвдөг дээр сөхрөө суудсан тий. Нэг тий гэрлэх санал шиг өвдөг дээр сөхрөө суудсан тэгтээ яг тэгж хэлж байгаа бол ерөөсөө бас биш л дээ. Энэ харьцааг дараагийн шатанд яг энэ хүн ойлгож ухаарчиж одоо хамтдаа сайхан ярилцж хагаад дараагийн шатанд гарахыг хүсэж байна гэсэн. Өөрчлөлтөнд оруулахыг дараагийн шатанд гаргахыг хүсээд байна. Тэгэхээр чамтай холбоотой ирээдүй харж эхэлсэн гэсэн үг. Жижиг сажиг ойлголцохгүй байсан асуудлыг ганцаараа суралцаад ойлголцоод буцаж ирж ярилцаад за тэгээд энэ асуудал дээр ирээдүй харж эхлэх гэж байгаа төрлийн энэ яриг. За тэгэхээр энэ хүн танд ямар загтал өчээд байна вэ гэхээр те. Одоо хоёулаа нэг удаа дахиж уулзаад бүхнийг сайхан тайван сайхан ярилцаад буруу зөвөө ярьж тунгаалцаад ягаад гэвэл энэ хүн одоо тий ийм тайвшрах орон зай одоо танаас өөр алга байна л да тий. Чамтай байхдаа л яг жинхэнэ өөрөөрөө байж чаддаг хүн нь чи байгаад байна. Тийм учраас чамтай одоо тийм загтлыг бичиж гин гэсэн үг. Тэгээ одоо хамтдаа ирээдүйг харъя гэж. Эвлэрээд хамтдаа ирээдүйг харъя. За тэгэхээр чиний энэ хайртай хүн төр зурж яхан үл ойлголцол гараад явсан юм дагуудаа гэдэг шиг юм уу да. За тэгээд эцэст нь үл ойлгож ухаарад эрэх дээрээ дулаад байгаа юм шүү энэ хүн чинь тий. За нэг юм гоё уншлаг болжээ. Танд бол тэний хайртай залуу гинтийн сюрприз бариад загтал авч идэх юм уу? Гэрийн жинgadаа ярьдаг юм уу? Тэгээ хамтдаа сайхан ярилцах боломжийг танаас хайхаар байна шүү гэж. За нэг юм төрлийн захиа ярьжээ. За ингээд амжилт хүсье. Баярлалаа. Уншлах сонсонд баяр таа.